Улсын хурлаас баталсан хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг төрийн 24 байгууллага хамтарч хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваабаяр тус тогтоолыг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудын нэг болох Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн удирдлагуудтай уулзлаа. Манай лаборатори бол үндсэндээ одоо Монгол улсад ийм хөтлөгч байгаа, худалдаалж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүнүүд бол бүх төрлийн шинжилгээ, аюулгүй үндэсний шинжилгээ хийдэг. Энэ мэдээлэлээр бол ихний ээлжинд одоо энэ ажлын албаг хангана. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори нь экспорт, импорт, дотоодын үйлдвэрийн бүх төрлийн хүнс, эм ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, ургамалаас гаралтай түүхийд хөрс усанд хяналтын баталгаажуулах шинжилгээг хийх, аймаг нийслэл хөлийн бомбын лабораториудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй. Төрийн лабораториудын хувьд мэргэжлийн боловсон хүчин харьцангуй сайжирсан ч багаж тоног төхөөрөмж стандарт бодисууд авах тал дээр дутагдaltaй байдаг байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг лабораторийн захирал онцолж байлаа.